Интернет сайтуудаар ховор амьтдын эд эрхтнийг борлуулах зар их байгааг та харж байна. Ялангуяа чон, хандгаа эд эрхтний 8 ийхүү газар авчээ. Гэтэл хандгаа, чон, туул цагаас, тарваг, янгир, аргал гэх мэт амьтад ховор амьтдын чагсаалтад багтдаг. Өөрөөр хэлбэл иргэд эдгээр амьтдыг ахуйн хэрэгцээгээр агнах бол тусгай зөвшөөрөлтөй, хязгаартай байх учиртай. Гэтэл он гараад 10 гаруйхан хонож байгаа энэ өдрүүдэд л гэхэд 6 чоныг хууль бусаар агнасах хэрэг бүртгэгджээ. Сая он гарсаар за энэ 10 хоногийн хугацаанд бидний хэсгийн шалгалтаар за Баянгол дүүргийн иргэн шавхтай бэн 6 чон агнаад за ямар нэгэн тодорхой зөвшөөрөл бичиггүйгээр за өөрийн эзэмшилтэй байлгаж ирснийг бол илрүүлээд за 6 сая 900 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоож за хөдөлмөрөөсөө доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн эзэмшилээр торгосон юм ажил хийсэн байна. Харин өнгөрсөн оны хувьд ховор болон нэг ховор амьтныг хууль бусаар агнасан зөрчил мэрэгжлийн байгууллагад 34 бүртгэгдсэн байна. Эдгээр хэрэгүүдэд захиргааны хариуцлага хүлээлгэж заримд нь эрүүгийн хэрэг үүсгэхээр холбогдох байгууллагуудад нь шилжүүлсэн байна. Иргэдийн хувьд нэг хэсэг нь эдгээр амьтдыг хууль бусаар агнаж болохгүйг мэддэгч энэ үйлдэлээ зогсоодоггүй. Нөгөө хэсэг нь эрүүл мэндэд хэрэгтэй гэх шинжлэх ухаанаар батлагдаагүй мэдээллийг амд авч авснаас энэхүү хууль зөрчсөн үйлдэл хийдэг гэж байна. Энэ бол одоо шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл учраас иргэд ийм үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй байна. Энэ бол иргэдтэй эрүүл ахуйн талаас ч юм уу ямар нэг байдлаар бол одоо сөрөг нөлөөтэй зүйл юм аа. Учир нь юм бол одоо байгаль дээр зэрлэгээр амьдарч байгаа зэрлэг ан амьтан бол одоо ямар өвчний үүсгэж тээж яваа, ямар өвчин одоо амьтан мал зэргээс хүн талдуулдаг өвчнийг одоо тэрвэрж яваа мэдэх. Эсвэл нөгөө хэсэг нь ховор амьтны чагсаалтанд багтсан, хуулиар зохицуулагдсан гэдгийг мэддэггүй байна. Тэгвэл Монгол Улсын амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын 1-д иргэн ахуйн зориултаар агнуурын амьтаа агнах, барихад эрхийн бичиг, харин хуулийн этгээд тусгай зориултаар агнуурын амьтаа агнах, барихад тусгай зөвшөөрөл тус авч үйлдвэрлэлийн зориултаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 26-гийн 3-т ан амьтан тэдгээрийн гаралтай түүхийн эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдаа авсан бол хурааж иргэнийг 1 сарын хөдөлмөрийн өсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн өсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байдаг юм а. Тэгвэл өнгөрсөн онд Сонгон найрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт 61 шонхорт хижээж байсны 31 нь зөвшөөрөлгүй байсан мөлий. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар энэ үеэр тодрууллаа. За шонхрын тал дээр бол арга хэмжээ авагдсан байгаа. Манай нийслэлийн мэргэжлийн хэлтийн асуудлаас захиргааны шийтгэл ногдуулсан байгаа. Энэ дээр бол нөхөн төлбөр тавьсан, дээрээс нь торгуулийн арга хэмжээ авсан байгаа. Энэ торгуул нөхөн төлбөрийн асуудал бол одоо прокурорын байгууллага дээр хянагдж байгаа ийм шатнд явж байгаа. Ямар ч тач зөвшөөрөлгүйгээр барьсан 31 идэлх шонхрыг байгальтанд буцаан тавьсан гэх мэдээлэл өгч байна. Харин энэ хэрэг одоогоор прокурорын байгууллагад шалгагдж байгаа юм байна.